ажлынхаа машины яндан алдаад одоо миний унаа явж байгаа машин манай ажлын машин баггүй юу? Одоо ингээд та нарт дуун сонсогдож байна уу? Амар өнөж. Наа хүрсэн өрөөгүй л шүү. Тэгээ энд чи аюу хэцүү ингээд хурдан явахгүй болоод ингээд хойно хамраа наагаад хурцдаг байхгүй юу? Хурднаасаа ингээд удаан явах юм бол тэгээ одоо ингээд хурдандаа явах гэдэг ингээд хаацлахаар амар орж байгаа. За яасан бэ гэсэн чи өглөө гараад ирсэн чи машин ингээ яндангүй болсон. Тэнд бас яндан манда хулгаалт юм байна. Амар сонирм. Тэгээ Монголд ингээл нэг юм амар баа гэл ойлголоо нэг машинууд явах нь. Зарим машин ингээл яндангаа бүдүүсгэсэн бүдүүн яндан хийсэн байна гэл. Эсвэл ийм дуутай машин хор хүмүүс яндан цорсон багтаач гэдэг юм. Тэгээ яриад дүүстэй би яг яад юм бол мэддэггүйс байхгүй. Яг тэр нэг артаага тэр яндан л ингээл бүдүүн болоод үгүй яндангаа алдсан гэхээр тэр нэг артаага юм ил ингээл авчдаг юм бах гэл ингээл бодчихсэн чинь энэ яндан гэдэг чинь машиныхаа доор ингээд ийм урт яндан гэдэг чинь амар юм том юм бэ. Тэгээд тэр том урт яндангийн ингээд хоёр талаар нь амар цэвэрхэн ингээд хөрөөдөд гол хэсэг ингээд аваа явцсан. Явхаар ингээд бүр амар дуутай. Бүр ингээд чихэн чиртэй. Хиндээ болоод би ингээд амар хичээл ингээд яанаас та нэр одоо хүн янта хараад явхаар хэвээр яад юм болмол гэл ингээд маск заацх зүгэл заа сартай малгаад тэр хүмүүс ч өмсөөл ингээд амар зүгтээ явсан. Энд чинь намайг юусоо тоож хилааж байгаа тэр ялаач хаалга. Энд чинь юусоо баг дөрөв дугууг явж байсан ч тоохгүй байна. Тэндээ чи яваад толгой тархит өнгнөөл чиста хэцүү байна да яана ийнэ гэжсэн чи одоо сүлдээ дасаад нөгөө баг хаалгангууд нөгөө дуун гаргууд баг кайф аваад байгаа маш хулгаан хэрэг бол байдсан байна амар илбэг байдаг гинэ гэсэн тухайнаас асуусан чи өө тэгдэж штэ чиста яндан тэгээ ингээ хулгаалчихдээ штэ бүр машин алга болдог гэж байна. Байрныхаа гадаа машина тавьсан байсан. Манай рүүмэйт өмнө нь хэлжээс ахгүй юу. Ингээ манай ирч манад ирээд түр ингээд энэ зогсоол дээр гэлөө энэ зогсоол дээр хонуулаад ч гэлөө ингээ юу яатсан байсан машина тавьсан байсан чи машин алгуулсан гэж аахгүй. Тэгээд ингээд тэгээ яасан мас ингээ олсон өгч олоогүй ч гэх шиг. Ялангуяа Lexus амар алгуулдаг гинэ. Тэг шууд л одоо бодвол ачуулт юм уу задлын юм мэдхгүй. Lexus айгүйх алгуулдаг гэж би хүнээс сонсч байсан. За тэгээ одоо яах юм гэдгсэн чинь ингэдэм байна. Цагдаа руу залгахаар за та ингээд юу ягаарэ онлайнаар ингээд наад болсон процессоо мэдэгдээд ийм дугаар аваарай гэдэг юм байна. За тэгээ тэр нэг асуумжуудыг бөглөөд тийм дугаар ирд юм байна. Тэгээ тэр дугаараа юундаа өгчдөг. Даатгалын компанид өгд юм байна. Яг хэрвээ миний машин бол даатгалын компанид өгнө. Энэ нөгөө манай компани машин учраас би босстой тэр дугаараа өгч байгаа. За тэгээд манай босс тэр дугаарыг одоо даатгалын компани өгөх юм байна. Тэгээд даатгалын компани нь цаг өгөөд тэгээд энэ машиныг янзлах юм гинэ одоо тэр мөнгөнд даатгалын компани руу орд юм уу яа гэдэг нэг тийм процесс болд юм шиг байна. Машин ч бас яндангүй болохоор жоохон хүчгүй болчихдог юм хайшаа. За тэгэл явж байна да. Тэгээд ингэ чинь нөгөө 100 муутай зам дээр гарахлаарэ ёо эсвэртэй штэ бас баг ингээ урд удаа яваад байгаа машины хойноос жоох ингээ хаалаад аа гэж өрлөөч юм нөгөө машин маань айгаа яваад гэж юм чи.